За инхүү хурдан дагны уралдаан амжилттай гараанасаа 29 даг гарлаа. За хурдан дагны төрүүч дээр очиж харуулъя. За өдөрийн нэг 6 даг гараадсан байна. Талан 2 дугаартай Баянгор сумын Хүрэлцэхийн хардаг тархины 5 дагалт оролцсон байна. 154 дугаартай Халтар даг 2 дээр яваад байгаа. 172 дугаартай Хүрэлцэхийн хардаг 3 дээр яваад байгаа. 173 дугаартай Хээр даг Эрдэнэцэгтэн Хөцгөө Хээр даг Хөцгөн Хээр даг 4 дээр яваад байгаа. За мөнгөн дээр 95 дугаартай Баянговын Баяр сайхны хүрэн даг яваад байгаа. 154 дугаартай Хээр даг ам үзүүн яваад байгаа. За 172 73 дугаартай дагнууд. За ингээд тархины 5 даг нэг кило зул задраад гараа авчихсан. За ард дээр нь 6 дээр нэг алаг даг яваад байгаа. За Саранбаатарын алаг даг бол тархины 5 дээр очиж суралцах юм байна. За даг бол ингээд бөөндөө холбоодлогоо давж байгаа. За өдөрийн дагыг үйлдэлтэй очиж харуулъя. Төрүүчийн дагуулууд холбоодлогоо өгсөд бол арийнхаа дагнуудаас бол 300-400 метр ийм хол тасалчихсан байна. За чиглүүлэгчийн машины ард дээр дараатай яваад байна. За өдөрийн дагыг очиж харуулъя. За Баянговын Баяр сайхны хүрэн даг тэг 95 дугаар хамаарсан. За чиглүүлэгчийн машины ардаар бол ганцаараа ингээд бусад дагнаас бол нэлээд хол зайлчсан хөөжүүлчихсэн байна. За арын дагнуудын тохиолдол нэлээд зайтай. За өдөрийн дагны араас холбоотой 2 даг Саранбаатарын алаг даг
За нэг хүүхэдгүү дааг хоёр дээр яваад байгаа. 173 дугаартай тэр дааг амаа үчинд яваад байна. За Харанбаатарын атагдаг Батчгийн тэр даг хоёр холбоотой тул дагны ард дээр яваад байгаа. За түрүүчийн дагуул бол нэлээ хол хасраа явуулсан. За хоёр дээр байгаа сул даагны ард дээр 3 дааг холбоотой нэгнийхээ дашинтлагыг дэглэсэн байдалтай 3 дааг яваад байна. За одоо барай бол үнэндээ харагдсан. Нэг тонгоогоо хүүхдүүд уралдах хаа. За Саранбаатарын алаг дааг ялэмгүй хөшөө үлдэж байна 3 даагныхаа. За Батчгийн хоёр дааг бол хүүхэд нэг хөдөлгөөд Саранбаатарын алаг дааган дээр авчиж байна. За энэ дугаар нь сайн мэддэхгүй байгаа. Энэ хадагтай хоёр дааг дөрөвдөр яваад байгаа. Зон 53 дугаартай юм байна. За энэ Бац хааны уян дээрээс болсон шар хоёр дааг дөрөвдөр яваад байгаа. За энэ ихний үнцний 4 дааг бол нэг сул дааг яваад байгаа, хул дааг яваад байгаа. Хүүхэдгүү сул дааг. За тархины дааг бол бусад даагнаас нэлээд хол тавьчихсан. Харуулна. Хажууд. Саранбаатарын алаг даагтай нэг Бац хааны уян дээрээс болсон хадагтай хоёр дааг, шар хоёр дааг холбоод авсан 3 руу суруулаа. За 173 номертой болсон хоёр дааг дөрөвдөр яваад байгаа. За өдөрийн дагуул бол ийм хол хасраа явчихсан. Талын зэрэглэн тарлаж хурдлах туурай намгатай төмөнгөлгөөс төрүүн дэр хордон ажнан татуусан тоосон татаагүй ингэнэ. Тохон зөөрөөгүй Монгол наадмын торгон төрлөг нь намрын өнгөтэй. За хамаа үзүүний дааг Саранбаатарын алаг дааг. Хамаа Бац хааны уян дээрээс болсон хадагтай хоёр дааг хоёр. Энийг дашаантлагыг дэглэжээд яваад нэг уяаны даагнууд байна гэдэг юм. За дөрөвдөр бол 173 дугаартай хоёр дааг яваад байгаа. Хоёр дээр бол сул дааг яваад байгаа.
За хул даагуул бол за газар нэлээд чийгтэй болсон байна. Хүүхдүүд бас замаас гарах юм бол бас зөөлөн хөрсөн тусгүй нор хөрл алдах ийм асуудал байна. За үзүүрийн дагуулууд нэлээд зайлаад явчихсан. За 2 дээр сул дааг яваад байгаа. 3 дээр Саранбаатарын уянаас мордсон алаг даах тэр дааг 2 холбоотой яваад байгаа. За одоо ингэ барай харсан хүүхдүүд бол таагнуудаа хөдөлгөх гэж байна. За барайны газраас таагаад амжуулъя. За ийхүү Тааны оролтод гасан цагаасаа хөнгөлж байгаа. Хүрэн даг. Ард 800 м-ийн дайтай хүрэж ирлээ. 95 дугаартай хүрэн даг ийм хот хүрэж ирлээ. За 2 дээр хүүхдгүй хулбаас гасан цагаасаа хүүхдгүй явсаар ороод 2 дээр орлоо. За 2 дээр үзвэл Баацгааны Саранбаатарын уян дээр нутгийн шар хоёр таа. За 3 дээр бол Саранбаатарын өөрөөс нь алаг даа. Хурс айгүй зөөлрөө хөрсөн дөрөөс айгүй хайныг бол ингэж дандаа хөрсөн дөрөөс замаас харангуй.